Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Бид өнөөдрийн математикийн хичээлээр тоог нэгжид хуваах сэдвийг судална. Хичээлийн ном дэвтрээ гаргаад хичээлдээ идэвхтэй оролцоорой. Өмнө үтсэн хичээлээ сэргээн санаад хуваах үйлдэлийг цээжээр гүйцэтгээрэй хүүхдүүдээ. 32-ыг хуваах нь 4. Хэдвэ? Сайн байна. 4 нь 8 нь 32 тул 32-ыг 4-д хуваахад 8 гарах нь байна. 320-ыг хуваах нь 4. 320 гэдэг маань 32 10-т тул 32 10-ыг хуваах нь 4. Тэнцүү 8 10-т буюу 80 болох нь. Дараагийнх нь 3200-г хуваах нь 4. За яаж бодох вэ хүүхдүүдэд бодоорой. 3200 гэдэг маань 32 100-т байгаа. 32 100-ыг 4-т хуваахад 800-т буюу 800 болох нь. За тэгвэл 60-ыг 3-т хуваагаарай хүүхдүүдээ. Сайн байна. 60 гэдэг маань 6 10-т байгаа. Тэгвэл 6 10-ыг 3-т хуваахаар 2 10-т буюу 20 гарах нь. Тэгвэл 600-г 3-т хуваагаарай. 600 гэдэг маань 600-т хуваах нь 3, тийм үү? Тэгвэл 600-ыг 3-т хуваахад 200-т. 200-т маань 200. Дараагийн 6000-ыг хуваах нь 3. 6000 гэдэг маань 6000-т, тийм үү? 6000-ыг 3-т хуваахад 2000-т. 2000-т маань 2000 болох нь байна. За дараагийн бодлогоо бодъё. Өгүүлбэрийг уншаарай хүүхдүүдээ. Сайн байна. 62 номыг 2 хүүхэд тэнцэн хувааж авахаар болов. 1 хүүхэд хэдэн ном аввэ? Хуваах үйлдэлийг гүйцэтгэх олон арга байдгийг бид тэлээ хичээлээр судалсан. Өнөөдрийнхөө бодлогыг бүгдээрээ өнцгөн бичиглэлээр бодцгоё. 68-ыг хуваах нь 2 гэдгийг дэвтэртээ өнцгөн бичиглэлээр бичээрэй хүүхдүүдээ. За сайн байна. Бичсэн хүүхдүүд багшийнхаа бичгтээ тулгаад нэг хараарай. Хуваагдагч 68-аа бичлээ. Хуваахынхаа тэмдгийг бид ийм зураасаар илэрхийлдэг. Харин хуваагч 2-оо бид энэ дээр бичнэ. Одоо бидний хувааж байгаа тоо маань 2 оронтой тоо буюу нийлж 10-ын орноос бүтэж байна. Тэгвэл бид хуваах үйлдэлийг гүйцэтгэхдээ 10-ын орноос эхлээд гүйцэтгэнэ. 10-ын оронд маань 6 гэсэн тоо байна. Тэгвэл бид 6-г 2-т хуваах нь байна. Тэгвэл 6-д 2 хэдэн удаа багтах вэ хүүхдүүдээ? Сайн байна. 3 удаа багтана, тийм үү? Тэгвэл бид 3-аа ноогдурт бичнэ. Одоо 3-ыг 2-оор үржээд 6. 6 гэдэг тоогоо бид 10-ын орныхоо доор бичиж өгнө. 6-аас 6-г хаслаа. Тэгээд одоо бид нэгжээ оронд үлдсэн 8-гаа доошо буулгаж ирнэ. 8-ыг 2-оор хуваахаар 4, тийм үү? Сайн байна. 4 2 нь 8. Тэгвэл 8-аас 8-ыг хасаад тэгвэл 68-ба 2-ын ноогдвор маань 34 гарч байна. За сайн байна. Тэгвэл одоо бүгдээрээ хуваах үйлдэлийнхаа гишүүдийг нэрлээд бичцгээе. 68 гэдэг тоо маань хуваагдагч байх нь. 2 маань хуваагч байх нь. Харин 34 маань ноогдвор байх нь. За сайн байна. Тэгвэл одоо бүгдээрээ хуваах үйлдэлээ зөв гүйцэтгсэн хэсгээ шалгая. Яаж шалгах вэ хүүхдүүдээ? Бид хуваах үйлдэлийг үржих үйлдэлээр шалгадаг, тийм үү? За шалгая. Ноогдурт 34 гарсан. Тэгвэл бид 34-өө хуваагч 2-оор үржүүлэх нь байна. За 34-ыг 2-т үржихээр 4-ыг 2-оор үржээд 8, 3-ыг 2-оор үржээд 6 буюу 68 гарч байна. За тэгвэл бид тухайн бодлогыг зөв батсан байх нэ. За
тэрийг дэвтэртээ бичээд тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. За, бичиж авсан бол дараагийн жишээ 46-г хуваах нь 2. 46 гэдэг тоо маань 2 оронтой тоо байгаа учраас эхлээд бид нэр 10-ийн орныхоо тоог 2-доо хуваана. 10-ийн оронд маань 4 байна тийм үү? Тэгвэл бид нэр 4-ийг 2-т хуваах нь байна. За. 4-т 2 хэдэн удаа багтах вүлээ хүүхдүүдээ? 2-ын хүүхдээ бодорой хүүхдүүдээ. 2 1 нь 2, 2 2 нь 4. Тийм учраас бид нэр ноогдурт 2-ыг бичих нь байна. Ингээд 2-ыг 2-оор үржүүлээд 4. 4-ийг бид нэр 10-ийн орныхоо доор бичиж өгнө. Тэгээд 4-өөс 4-ийг хасна. За 4-өөс 4-ийг хасаад тэг буюу 10-ийн оронд одоо бид нэр хуваахтаа үлдээгүй учраас бид нэр 1-ийн орныхоо тоог буулгаж ирнэ. Тэгвэл 6-ад 2 хэдэн удаа багтах вүлээ хүүхдүүдээ? 2-ын хүртээ санаарай. 2 1 нь 2, 2 2 нь 4, 2 3 нь 6. Тэгвэл бид нар ноогдурт 3-ыг бичих юм байна. 3-ыг 2-оор үржээд 6. Тэгвэл 6-гаа бид нар 1-ийн орныхоо тооноос хасч өгнө. 6-аас 6-ыг хасаад тэг. Тэгвэл 46 ба 2-ийн ноогдур 23 гарах юм байна. Зөв ботсон хэсгээ шалгаж үзье. Хуваах үйлдэлийг бид нар үржих үйлдэлээр шалгадаг. 23-ыг үржих нь 2. 2-ыг 3-аар үржлээ 6. 2-ыг 2-оор үржлээ 4. За тэгвэл бүгдээрээ хуваах үйлдэлээ зөв бодсон байна. Дараагийн жишээ 930-ыг хуваах нь 3. За өнцгөн бичглээрээ бичлээ. 930 гэдэг тоо маань 3 оронтой тоо буюу 1-ж 10-д 100-д гэсэн оронгоос бүтэж байгаа учраас бид нар эхлээд 100-ийн орноос эхлээд хуваах үйлдэлийг гүйцэтгэнэ. 100-ийн оронд маань 9 гэсэн тоо байна. Тэгвэл 9-д 3 маань хэдэн удаа багтах вүлээ? 3-ын хүртээ бодорой. 3 1 нь 3, 3 2 нь 6, 3 3 нь 9. Тэгвэл бид нар ноогдурт 3-ыг бичих юм байна. Одоо 3-ыг 3-аар үржээд 9 буюу 100-ийн орныхоо доор 9-өө бид нар бичиж өгнө. За ингээд 9-с 9-ийг хаслаа тэг. Одоо бид нар 100-ийн оронд хуваахтаа үлдээгүй учраас 10-ийн орныхоо 3 гэсэн тоог буулгаж ирнэ. За тэгвэл 3-т 3 хэдэн удаа багтах вэ хүүхдүүдээ? 3-ын хүртээ бодорой. 3 1 нь 3, 3 2 нь 6. 3 2 нь 6 гэхээр ихтэж байгаа учраас бид нар 1-ээр өгөх юм байна. 3 1 нь 3. Тэгвэл бид нар 10-ийн орны 3-аас 3-ыг хасаж өгнө. За 3-аас 3-ыг хасаад тэг. Биднэрт одоо 10-ийн оронд тоо үлдээгүй учраас 1-ийн орныхоо тэгийг буулгаж ирнэ. За тэгвэл тэгд 3 маань хэдэн удаа багтах вэ хүүхдүүдээ? Тэгд 3 маань тэг удаа багтана тийм үү? Тэгвэл бид нар тэгээр өгнө. 3-ыг тэгээр үржлээ. 3-ыг тэгээр үржээд тэг. Тэгвэл тэгээс тэгийг хасаад тэг. Одоо биднэрт 1-ийн оронд маань бас тоо үлдээгүй учраас энэ бодлого маань ингээд дуусч байна. Тэгвэл 930 ба 3-ын ноогдур 310 гарах юм байна. Үнэн үү, худлаа уу гэдгийг шалгаж үзье бүгдээрээ. 310-ыг 3-аар үржлээ. 3-ыг 3-аар үржээд 3-ыг тэгээр үржээд тэг. 3-ыг 1-ээр үржээд 3, 3-ыг 3-аар үржээд 9. Ингээд 930 гарч байна. За, энэ жишээг ажиглаад дараах дасгалыг хийж гүйцэтгэрэй хүүхдүүдээ. За, дараагийн жишээ. 78-ыг хуваах нь 6.
Бидний хамгийн ихэнд ботсон жишээтэй адилхан хоёр оронтойтой байна тийм үү? Тэгвэл эхлээд бид нар 10-ын орноосоо эхлээд хуваах үйлдэлийг гүйцэтгэнэ. 10-ын оронд маань 7 гэсэн тоо байна. Тэгвэл 7-д 6 маань хэдэн удаа багтах вэ? 6-гийн хүртээ бодоорой хүүхдүүдээ. 6-1 нь 6. 6-2 нь 12. Тэгвэл 2 гэхээр ихтэйд явчихж байгаа учраас бид нар 1-ээр өгөх юм байна тийм үү? За 6-1 нь 6. Тэгвэл бид нар 6-гаа 10-ын орныхоо доор бичээд хасаж өгнө. 7-оос 6-ыг хасаад 1. Тэгвэл 1-ийг бид нар 6-ад хувааж болохгүй учраас 1-ийн орны 8-ыгаа доошо буулгаж ирнэ. Одоо ингээд 18 боллоо. 18-д тэгвэл 6 маань хэдэн удаа багтах вэ? 6-гийн хүртээ бодорой хүүхдүүдээ. 6-1 нь 6. 6-2 нь 12. 6-3 нь 18. Тэгвэл бид нар 3-аар өгөх юм байна. 6-г 3-аар өчээд 18. 18-ыг бид нар 18-аас хасч өгнө. Одоо ингээд тэг үлдлээ. Тэгвэл 78 ба 6-гийн ноогдвор 13 гарах юм байна. Зөв ботсон хэсгээ шалгаж үзье. 13-ыг үржих нь 6. 3 6 18. 8 тавиад 1 10-та 10-ын орон дээр шилжүүллээ. 6-г 1-ээр үржээд 6 шилжүүлсэн нэгтэйгээ 7. За дараагийн жишээ 615-ыг хуваах нь 5. За 615 гэдэг маань 3 оронтой тоо буюу 1-ж 10-д 100-д гэсэн орноос бүтэж байгаа учраас эхлээд бид нар 100-ийн орноосоо эхлээд хуваах үйлдэлийг гүйцэтгэнэ. 100-ийн оронд маань 6 гэсэн тоо байна. Тэгвэл 6-ад 5 маань хэдэн удаа багтах вэ хүүхдүүдээ? 5-ын хүртээ бодоорой. 5 нь 1 нь 5. Тэгвэл бид нар 1-ээр өгөх юм байна. 5-ыг 1-ээр үржээд 5 буюу бид нар 100-ийн орныхоо доор 5-аа бичиж өгнө. За ингээд 6-аас 5-ыг хасаад 1. Тэгвэл бид нар 1-ээс 1-ийг 5-д хувааж болохгүй учраас 10-ын орныхоо 1-ийг доошоо буулгаж өгнө. За одоо 11-ийг 5-д хувааж болох учраас 5-ын хүртээ бодоорой хүүхдүүдээ. 5-1 нь 5. 5-2 нь 10. Тэгвэл 5-ыг 2-оор үржээд 10. 11-ээс 10-ыг хасгаар 1 үлдлээ. 10-ын оронд маань 1 үлдлээ. Тэгвэл 1-ийг бид нар 5-аар 5-д хувааж болохгүй учраас 1-ийн оронд үлдсэн 5-ыгаа доошо буулгана. За ингээд 15-ыг 3-д хуваая. Тэгвэл 5-ын хүртээ бодоорой хүүхдүүдээ. 5-1 нь 5. 5-2 нь 10. 5-3 нь 15. Тэгвэл бид нар 3-аар өгөх юм байна. За ингээд 3-ыг 5-аар үржээд 15, 15-аас 15-ыг хасаад тэг. Тэгвэл 615 ба 5-ын ноогдмор 123 гарах юм байна. Шалгаж үзье. 123-ыг үржих нь 5. 5-3-ыг 15, 5-аа тавиад 1-ээ 10-ийн орн руу шилжүүллээ. 5-ыг 2-оор үржээд 10, шилжүүлсэн нэгтэйгээ 11, дахин 1-ээ тавиад 1-ээ 100-ийн орн руу шилжүүллээ. 5-ыг 1-ээр үржээд 5, шилжүүлсэн нэгтэйгээ 6 буюу 615 гарч байна. Энэ жишээгээ ажиглаж байгаад дараах тоонуудыг бодоорой хүүхдүүдээ. Дараагийн жишээ 315-ыг хуваах нь 5. 315 гэдэг тоо маань 1-ж 10-д 100-ийн орноос бүтэж байгаа учраас бид нар хуваах үйлдэлийг 100-ийн орноосоо эхлээд гүйцэтгэнэ. За 100-ийн оронд маань 3 гэсэн тоо байна. Тэгвэл бид нар 3-ыг 5-д хувааж болохгүй учраас бид нар 10-ийн орн руу шилжүүллээ. Таслалаа. Тэгээд таслалаа 10-ийн орн руу шилжүүлсэн чинь 31 боллоо. Одоо 31-ийг бид нар 5-д хувааж болох учраас 5-ын хүртээ санаарай хүүхдүүдээ. 5-1 нь 5, 5-2 нь 10, 5-3 нь 15, 5-4 нь 20, 5-5 нь 25, 5-6 30, 5-7 35. Тэгвэл 5-7 35 гэхээр
31-ээс хэтрээд явцсан учраас бид нар 6-аар өгөх юм байна. 5, 6, 30. Одоо тэгвэл бид нар 31-ээс 30-ыг хаслаа. 10-ын оронд 1 үлдлээ. 1-ийг 5 хувааж болохгүй учраас нэгжийн оронд байгаа 5-аа доошо буулгаж ирнэ. Одоо 15-ыг 3 хуваа. Хэдвэ хүүхдүүдээ? Сайн байна. 3 тийм үү? 3-ыг 5-аар үржээд 15, 15-аас 15-ыг хасаад тэгвэл 315 ба 5-ын ноогдвор 63 гарах юм байна. Шалгаж үзье. 63-ыг үржих нь 5. 3-ыг 5-аар үржээд 15, 5-аа тавиад 1-ээ 10-ын орон руу шилжүүллээ. 5, 6, 30 шилжүүлсэн нэгтэйгээ 31 гарах юм байна. За дараагийн жишээ 623-ыг хуваах нь 7. 623 гэдэг тоо маань нэгж 10-т 100-ийн орноос бүтсэн байгаа учраас бид нар эхлээд 100-ийн орноо хуваах үйлдэлийг гүйцэтгэнэ. 100-ийн оронд 6 гэсэн тоо байгаа учраас бид нар 6-г 7-д хуваах гэсэн чинь болохгүй байна, тийм үү? Тийм учраас бид нар таслалаа 10-ын орон руу шилжүүллээ. Ингээд одоо 62 боллоо. 62-ыг 7-д хуваахад хэд гарах вэ хүүхдүүдээ? 62-д 7 хэдэн удаа багтах вэ? 7-гийн хүртээ санаарай хүүхдүүдээ. Сайн байна. 7, 8 нь 56. Тэгвэл бид нар 62-оос 56-ыг хаслаа. Ингээд 10-ын оронд 6 үлдлээ. 6-г 7-д хувааж болохгүй учраас бид нар нэгжийн оронд байгаа 6-гаа доошо буулгаж ирнэ. Тэгвэл 63-т 7 маань хэдэн удаа багтах вэ хүүхдүүдээ? 7-гийн хүртээ санаарай. Сайн байна. 7, 9 нь 63. 63-аас 63-ыг хасаад тэгвэл 623 ба 7-гийн ноогдвор 89 гарах юм байна. Шалгаж үзье. 89-ийг үржих нь 7. 7, 9 нь 63, 3-аа тавиад 6, 10-ын орон руу шилжүүллээ. 6, 7, 8 нь 56, 56 дээр шилжүүлсэн 6-гаа нэмээд 62 гарч байна. За, дээрх жишээг ажиглаад эдгээр тоонуудыг бодоорой хүүхдүүдээ. Гэрийн даалгаварт бие даан бодлого бодож өнөөдрийнхөө хичээлээр мэдсэн мэдлэгээ баттгаарай хүүхдүүдээ.